Сайн байцгаана уу? IDU class их сайхан багш нь байна. Энэ удаагийн бичлэгээрээ Монголд хэрхэн топикт бүртгүүлэх талаар багш нь нэг нэгэнгүү тайлбарлаж өгөх байгаа. За Монголд маань саяхнаас эхлээд топик маань сайттай болсон байгаа тийм ээ. Тэгэхээр яг энэ сайт руу ороод бүртгүүлдэг болсон бөгөөд өдөрт 500 хүн бүртгэж авдаг байгаа. Тэгэхээр эхний 5 минутын дотор дуусчдаг болохоор манайхан яаж бүртгүүлэх ёстойгоо урьдчилаад мэдээд авчих юм бол маш урдан бүртгүүлж чадна гэсэн үг тийм ээ. За тэгэхээр 9 цагаас эхлэхээс нь өмнө бид нар юу бэлдсэн байх ёстой гэхээр C6 3 4-ийн хэмжээтэйгээр файлаар бэлдсэн байх хэрэгтэй. Дээрэс нь иргэний үнэмлэхээ гэсэндээ файлаар бэлэн байх хэрэгтэй байх шүү. За тэгэхээр багш нь одоо өөрөө бүртгүүлж үзүүлэнгээ та нартай хэрхэн бүртгүүлэх талаар тайлбарлаад өгье. Яг 9 цагтаа топик сайт руугаа орох хэрэгтэй. Topic.mn сайт руу ороход болох байгаа. Яг 9 цагтаа Topic.mn сайт руугаа орсон бол логин хийгээд логин хийхээс өмнө анхаарах ёстой зүйлс нь юу вэ гэхлээр топик сайтаа өмнө нь нэг ч удаа орж байгаагүй бол 9 цагаас өмнө бүртгүүлсэн байх хэрэгтэй шүү. За ID-тай болцсон байх хэрэгтэй гэсэн үг. А бүртгүүлснийхаа дараа яг 9 цаг гэхэд логиныг хийсэн байжгаад яах вэ гэхлээр бүртгэлийн хуудас бөглөх гэдэг товчлуур байна тийм үү? Хамгийн дээр нь хэрэглэгчдэрээ дараад бүртгэлийн хуудас бөглөх гэдэг товчлуур дээрээ дарахад болно. За анкет бөглөхдөө дараах зүйлийг анхаарна уу гэж тийм ээ. Энийг сайт руу унсныхаа дараа хаах товчлуураа дараад Солонгос болон англиар бүгдээрээ овог нэрээ бичнэ. Мөн дээрээс нь өөрийн хувийн мэдээллүүдэн тийм ээ төрсөн онсаар гэх мэтлэн энэ монголоор байгаа. Харин анхаарах зүйл нь болохоор хаягаа бид нар англиар бичих ёстой шүү. Тэгэхээр өөрсдийнхөө гэрийн хаягийг англиар хэрхэн бичгийг мэдэхгүй байгаа хүмүүс урьдчилаад бас хайгаад үзсэн дээр байх. За түрүүний хэлсэн нэг зураг бай тийм ээ. Зургаа энэ хуулах гэдэг товчлууд дээр нь дараад оруулахад болдог байгаа. Энэ хоёр маань хоёлаа 2 мегабайтаас бага хэмжээтэй байх ёстой байна. За тэгээд өөрийн бүртгэлийн хуудсыг үнэн зөв бөглсөн гэдгээд бичээд үргэлжлүүлэх товчлуураа дарахад болно. Дараа нь дараагийн утсан дээр регистрийн дугаараа бичээд топик 1 шалгалтыг өгөх гэж байгаа юм уу, топик 2-ыг өгөх гэж байгаа юм уу сонголтоо хийгээд үргэлжлүүлэх товчлуур дээр дарахад болох юм байна. За одоо дахиад бүртгэлийн хуудасаа хянаад үргэлжлүүлэх товчлуураа дараад одоо бараг сүүлчийнх нь тийм ээ төлбөр төлөх гэж гарч ирж байна. Энэ дээр дансны дугаар болон дансны нэр байгаа. Энэ данс руу 50,000 төгрөгийг шилжүүлээд гэхдээ анхаарах зүйл нь гүйлгээний утга. Гүйлгээний утган дээр яг энэ улаанаар гарч ирсэн кодыг бүтнээр нь бичиж явуулах хэрэгтэй. Дараа нь бид нар гүйлгээнийхээ утгыг мөн адилхан файлаар ишээгээ дансны хулгай илгээх хэрэгтэй гэсэн үг. Тэгжээж баталгааж шүү заяа. За тэгэнгუთ юу гарч ирэх вэ гэхээр төлбөр хийснээс хойш 2 цагийн дотор бүртгэл баталгаажнаа. Таны мэдээлэл амжилттай илгээхлээр бүртгэл баталгаажсан эсхийг 6 дахин дотор систем рүү нэвтэрч шалгана уу гэж гарч ирсэн байна. Тэгвэл болцсон байгаа гэсэн үг. Дараа нь дахиад ороод үзэхэд бүртгэлийн утас маань гараад ирсэн байдаг баг шүү. За тэгэхээр Topic.mn сайтаар топик шалгалтанд бүртгүүлэх амархан байгаач. Тэгвэл топиктоо бэлтгэхдээ IDU class дээр бэлдвэл илүү амархан байх болно. Багштайгаа IDU class дээр уулзцгаая. 안녕.